бага нь их билээ. Библиэд сургаалт үгс ишлэлд харамгүйгээр тараах хүн аривжих, хит гамнах хэрнээ ядуу тарчиг болох, ерөөлийн хүн тосон чүмэглэх, өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах хэмээн хэлсэн байдаг. Ливали Зан булсын нийслэл Лукаса хотоос баруун тийш 150 км-ийн зайд олон сүмтэй дүрэгт пастор хийдэг байв. Дараагийн цалин нь буух хүртэл 15 хоног дутуу байсан ба түүнд ердөө $10 үлджээ. Нэгэн өглөө хамгийн сайн найзынх нь ээж нь яаралдаа санхүүгийн тусламжхан түүн дээр ирэв. Найзынх нь ээжийн санхүүгийн нөхцөл байдлыг харсан Ливалигийн зүрх сэтгэл шимширч байлаа. Тэрээр сүүлчийн $10-тойгоо үлдэх үү? Эсвэл бусдыг болон Бурхныг нэгдүгээр тавьж Бурханд итгэсэн болов уу? Ливали Бурхан хангана гэдэгт итгэн найзынхаа ээжид өөрт байгаа сүүлийн $10 өгөөд инээмсэглэн түүнийг үдлээ. Гэвч найзынхаа ээжийг явсны дараа Ливали ойрын өдрүүдийг яаж давнаа гэж бодхоос өөр аргагүй байв. 10 гаруй минутын дараа түүний амьдардаг байрны эзэн дарга хаалгыг нь тогшив. Байрны эзэн хальтхан гэрээр нь зочилж залбирсны дараагаар явхаас өмнө Ливалид $10 дэвсгэрт өгчээ. Энэ бүхэн зүгээр л нэг санамсаргүй тохиолдол байж болох уу? Бид Бурхны ажил үйлсийг дэмжиж бусдад туслах үед тэрч байтугай эцсийн бүхнээ өгч байгаа мэт санагдаж байсан ч Бурхан бидэнд санаа тавьдаг. Бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өргөх үедээ үргэлж өөрсдийн хүслийн адагт Бурхныг нэгдүгээр тавих болтугай.